Ууслалтын үржээр ашиглан уусгах чанар олох бодлогын жишээ 3-ыг тайлбарлая. 18 градуст уусгахын үржээр нь мөнгөний форматынх нэгийг үржих нь 10-ны хасгаар 2 бол энэ давсны уусгах чанарыг бодож үлгсэн байна. За хамгийн түрүүнд мөнгөний форматынхаа дистанцийн онцлогийг бичнэ. Тэгэхэд 2 мол мөнгөний нэмэх нэг цэнэгтэй яон нэмэх нь 1 мол хроматын хас 2 цэнэгтэй яон үүснэ. За P-г уусгах чанараа P гэж үзээд яонуудаа орлуулж өчгөд мөнгө чинь 2 мол юм чинь 2P болоод хромат яон болохоор зүгээр P болно. За тэгээд уусгахын үржүүрийнхаа томьёонд P-г орлуулад биччихнэ. Мөнгөний оных нь мойлын коэффициент нь дээшээ квадрат болж бичигдэнэ. За тэгээд P-г орлуулад квадратаа бичгээр 2P-гийн квадратыг үржих нь P болно. За тэрийг бодохоор 4P-гийн куб гарч байгаа. 4P-гийн куб чинь уусгахын үржээр нь нэгийг үржих нь 10-ны хасгаар 2 дэд тэнцүү гэж хэлсэн юм чинь 4P-гийн куб тэнцүү нэгийг үржих нь 10-ны хасгаар 2 гэж бичээд P-г олно. За тэгэхээр хамгийн эхлээд 4-ийн тэнцүүг эсрэг талд оруулаад нэгийг үржих нь 10-ны хасгаар 2 хуваахан 4 гээд 0.25-ыг үржих нь 10-ны хасгаар 2 гэж гаргаад P тэнцүү кубын одоо тэнцүүг эсрэг талд гаргахаар язгуурд оруулж өгнө. 3 язгуурд оргээд 0.25 үржих нь 10-ны хасгаар 2 тэнцүү гээд язгуурд бодохоор 0.63-ыг үржих нь 10-ны хасах 4 болно. Хасгаар 2 нь 3 хуваагдаад 4 болж байгаа. Язгуурд орчин 0.25 чинь 0.63 гээд тэгээд 0.63-ыг үржих нь 10-ны хасах 4 мол литр гэж уусгах чанар гарлаа.